Өнгөрсөн сургалтын дээр ярьж исэн 3 зүйлийг би дахиад сануулмаар байна. Бид нар нээлттэй Тэнгэрийн тухай ярьсан байгаа тий. Тэнгэр мөнхийн улсын нээлттэй өдрүүд явагдаж эхэлж байна гэж. Тэгэд Есүс баптизм хүртээд Йордан голоос гарч ирэхэд би одоо та нарыг хинлүүлж байгаа байхгүй. Баптизм хүртээд Йордан голоос гарч ирэхэд Тэнгэр нээгдсэн гэж байна. Тэгэхээр бид нар бодохдоо энэ дээдлийн Тэнгэр нээгдсэн гэж бод. Бидний дээр байгаа Тэнгэр. Харин Библи бидэнд юу гэж хэлдэг вэ? Бүр мөнхийн улс нээгдсэн маа. Мөнхийн улс өөрөө ярагдсан маа. Тэгээ бид нар тэр мөнхийн улс бидний дээр нээгдэхлээр юу болдгийг үзэх гээд байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тийм л учраас Бурхан биднээсийг олон сар, олон жилээр ингэж сургаж, дасгалжуулж, тийм ээ, өөрийнхөө үгэнд гаршуулж байна гэж би ойлгож байна. Түүний үгэнд бид нар гарших ёстой шүү дээ. Тэр нээлттэй Тэнгэр мөнхийн улс өөрийнхөө мөн чанарыг тэгээд Есүс дараад нь үйлчлэлээ эхэлсэн байгаа тийм ээ. Цүлд 40 хоног соригдсныхаа дараа үйлчлэлээ эхэлсэн. Тэгээд түүний үйлчлэл яаж явагдсан бэ гэхээр ерөөс мөнхийн улс газар дэлхий дээр буувал юу болох вэ гэдгийг л биднэрт харуулж өгсөн. Ерөөсөө л мэдээж хэрэг бид нар Библийг унших юм бол Есүс Христийн үйлчилжсэн одоо тэр үйлчлэлийг харах юм бол мэдээж өвчтөе хүмүүс эдгэржсэн тий чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүс нь чөлөөлөгдөжсэн нас орсон хүмүүс амилжсэн, найдвар нь мөхсөн хүмүүс амилжсэн. Бүгд сайхан, үнэхээр сайхан. Хамгийн гол нь юу вэ гэхээр бид нар тэрийг тийм ээ ингэж харддаг юм байна л да. Гоё юм а тий ингээл одоо тэр легион шиг ингээл дотор байгаа одоо бузар сүнснүүдээс ингээд чөлөөлөгдөд гоё юм а тий гэд бид нар тэнд байгаа мөн чанарыг энд татаж ирээд хараад идэг. Гэтэл яг үүндээ мөнхийн ус буугаад ирэх юм бол ийм юм болно гэдгийг бидэрт үзүүлж ирсэн байгаа байхгүй. Мөнхийн ус бидний амьдралд хүрээд ирвэл хүн нэг бүрийн амьдрал мөнхийн ус өнөөдөр миний амьдралд хүрээд ирэх юм бол яг тийм ажлууд хийгдэх юм а гэж. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол Есүс Христ тэнцээ газар дээр мөнхийн улсын явдаг сурталчилгаа байсан байгаа байхгүй. Мөнхийн улс бууж ирвэл ийм юм болох юм аа. Тэгэхээр хүмүүс мөнхийн улсыг хүсэх ёстой байсан. Үнэхээр тэр энд бууж ирээсэ гэж. Дараад нь бид нар юуны тухай ярьсан бэхээр нээлттэй таалал, түүний таалал бидний дээр нээгдэж ирэх юм байна. Хувь хүнийг бүрийн дээр. Тэгэхээр бид нар ингэж ойлгож ерөөсө болохгүй юм аа. Бид нар урд нь Есүс Христэд итгэдэг христчингүүд гэж нэрлэгддэг байхдаа яадаг байсан бэ гэхээр би христчин л юм чи надад бүх юм өгөгдөн гэж боддог байсан. Тэр шиг өнөөдөр хүн бүхний дээр тэр нээлттэй Тэнгэр, хүн бүхний дээр тэр нээлттэй Тэнгэр байгааг хүн болгон олж харж чадахгүй л хамаг учир байгаад байгаа байхгүй. Хүн болгон олж харж чадахгүй тэрийг. Зөвхөн түүний сонгож авсан, зөвхөн түүгээр цэвэршүүлэгдсэн, зөвхөн түүгээр хэлбэржүүлэгдсэн, зоригдсон одоо яадгийн харуулдагдсан тийм ээ, түүгээр нухлуулсан тийм хүмүүсийн дээр тэр өөрийнхөө таалтыг тэр өөрийнхөө мөнхийн улсыг нээж өгч байгаа. Яагаад гэвэл тэр мөнхийн улсаа буулгаж ирэхийг хүсэж байгаа байхгүй юу? Тэр бас нээлттэй таал нь яагаад над дээр нээлттэй таал байх гэдэг. Би тэр нээлттэй таал дотор амар сайхандаа жаргахын тулд бас биш. Ерөөсөө өгөгдөж байгаа зорилго нь бид нар ойлгох ёстой юм. Би одоо энд сууж байгаа 10 хүнээс хэдэн энд итгээд байгааг би мэдэхгүй байна л да. Зүгээр би ямар ч байсан энд итгэдэг. Өнөөдөр юу ч болж исэн би энд итгэдэг бөгөөд итгэсээр байгаад өгөхийг хүсдэг. Бас үзхийг хүсдэг. Тэгэхээр нээлттэй таалал бид нар тэрнийг төлөөлж явах учраас нээлттэй таал нь өгөхдөггүй хүн түүнийг төлөөлж чадахгүй байхгүй ойлгож байна уу? Бурхныг төлөөлөхийн тулд бидэнд нээлттэй таалал хэрэгтэй байна. Есүс Христ би бол эцгийгээ төлөөлж яваа хүн гэж. Би бол эцэг байх. Та нарын Филипп түүнээс асуусан тийм ээ? За. Есүс Христ та бол аврагч би итгэж байна. Ганцхан одоо аавыгаа л харуулчих. За тэгэл болоо гэд. Харин Есүс түүнд юу гэж хэлсэн бэхээр Петр чи надтай 3 жил хамт байсан. Одоо хүртэл чи миний эцгийг хараагүй л байна уу гэж. Өөрөөр хэлбэл эцгийг харахыг хүсэж байна үү те намайг хар тэгэл болоо гэсэн боо. Тэгэхээр эцгийг бид нар төлөөлж энэ газар дээр амьдрах ёстой хүмүүс шүү дээ. Түүнээс бид нар христчин болоод Христийн сүмийг төлөөлж амьдрах хүмүүс биш. Бид нар яштэй монголчууд ялангуяа нэр хугарахаар яс хугар гэж ярьдаг тийм ээ. Монгол хүн байна уу энэ дотор? Байгаа юм шиг. Тэгээ бид нар гадаад дотоод явдаг. Эсвэл одоо хаа нэг тийш гэр орноосоо салаад явдаг. Тэгэхээр ээж аав юу гэж захиддаг вэ? Эцгийнхээ нэрийг өргөж яваарэ гэж хэлдэг. Хүний нутагт очиод нутгийнхаа нэрийг өргөж яваарэ. Хүний нутагт очихоор чиний нутаг чинь яригддгийн шүү. Чиний улс үндэстэн чинь яригддгийн шүү. Хаа нэг газар очиж ажил хийхэд эцгийн чинь нэр яригддгийн шүү гэж ярьдаг үстэй. Тэр шиг бид нар энэ газар дэлхий дээр бид нар ингэж амьдраад явж байхад бид нар эцгээрээ овоглох учраас бидэнд тэр нээлттэй таал нь хэрэгтэй байгаа байхгүй юу? Хэр ихээр хүсэж байна төрийн хэмжээгээр бидэнд өгөгднө гэсэн. Яг тэ тэрний таалал тэгэл яг тэгээ хэрэгтэй хүмүүс нь аав нэцтэй гэвэл та тэгэл тэрний тааллыг үзэхгүй байна л гэсэн. Дараад нь бид нар юуны тухай ярьсан бэ гэхээр
Мөнхийн улсын нээлттэй байдлууд бурхан эцгийн нээлттэй таалал. Дараагийнх нь юу байлаа? Нээлттэй харилцаа. Нээлттэй харилцаа гэдэг нь бурхан өнөөдөр бэлэн болчихжээгүй. Нэг юмыг л бид нар их ойлгох хэрэгтэй юм аа. Би уг нэг дандаа л хэлдэг. Гэхдээ дахиад хэлмээр. Бурхан бол аль хэзээний бэлэн болцсон. Бид нар одоо бурханыг юунд ч яллах хэрэггүй юм. Та ирэхгүй байна, та оролцохгүй байна, та хаана байгаад байгаа юм. Би одоо бэлэн болчиход байгаа. Та хаана хоцроод яваад байгаа юм. Бурхан бол түгжрээ мөгжрээ гэхгүй штэ. Бурханд ямар ч түгжээ байхгүй болчихжээ. Үнэндээ бол. Зүгээр л тэр бэлэн байна. Одоо тэр ганцхан биднийг л хүлээгээд байгаа байхгүй юу? Хүн нэг бүрийг л хөвлөөгээд байна. Хинийхэн дотор халуун зүрх сэтгэл асахыг, хинийхэн дотор халуун хүсэл төрхийг, хинийхэн дотор эцсийн бүлэг заа гэж хэлхийн. Тэрийг л тэр хүлээгээд байна. Түүс тэр өөрөө бол бэлэн болцсон байна да. Энийг бол би үнэхээр мэдэрдэг. Өдөр болгон гэртээ байж ах та. Ингээд эцэг минь гэж нэг юм түнтэй залбирах гал урд талд нь очиод нэг юм ярих гэхээр гүйгүй совда би бэлэн байхгүй юу? Одоо чи л бэлэн болчихвол би одоо бэлэн боллоо. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө бэлэн байдлыг л өдөр болгон шалгах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Ийм зүйлүүдийн тухай бид нар ярьсан маа. Тэгэхээр би бас нэг зүйлийг хэлмээр байна л да. Юу вэ гэхээр бид нар бичлэг хийж хүмүүст DVD тарааж өгөхөд зогсоосон байгаа. Яагаад гэхээр зэрэг тийм учраас түрүүчийн бичлэг байгаа ш 6 сарын сүүлийн сургалтын бичлэг нээс эхлээд ерөөсө бид нар DVD өгөхгүй гэсэн. Тэгээ та сонирхоод одоо үнэхээр дахин сонсомоор байвал YouTube руу ороод сонсох боломжтой болж. Яагаад бид нар ингэж шийдсэн бэ гэхээр зэрэг бид нар бас хүмүүсийг тодорхой төвшин рүү ахиасаа гэж хүсэж. Тодорхой төвшин рүү ингэж гараасаа гэж хүсээд байна л да. Яагаад бид нар нэг юм дотор аягүй амархан дасдаг байхгүй юу? Тийм учраас дасах биш харин бид нар илүү зориултыг бурхан биднээс хүсэж байгаа учраас бид нар ч гэсэн хүн нэг бүр өөрсдөө илүү зориултыг гаргаж ирэх харуулахыг хүсэж дээ шүү дээ. Тэр утгаараа бид нар DVD гаргаж ирж өгөхөө болий. Бид нар мэдээж Филипп пастор ирээд семинараа хийж байгаа тохиолдолд бид нар DVD өгнө бичлэгээ хийн. Бусад үед бол та өөрөө ирж сонсоод эсвэл битээ тэгж одоо эдгээр ингээл олон хүн цуглуулах арга бодчих. Ер нь бол олон хүний аллергинаас аль хэзээний бид нар салсан. Залхаж जैन тэрнээс чинь нэр олон хүн цуглуулах гэж чармааж чардаж хамаг нэрээ барж ахаар зүгээр нэрээ үнэхээр энд нэг юм болж байгаа гэд ирж байгаа хүн нэг бүр үнэхээр бид нар баярлдаг тэрэнд. Тийм учраас өнөөдөр хоёр хүн ирсэн ч байсан би ажиллаа хийх л ёстой шүү дээ. Дамжуулах ёстой үгээд дамжуулах л ёстой. Тийм болохоор ийм зүрх сэтгэл бэлэн болох ёстой байхгүй өнөөдөр бурхны хувьд ч гэсэндээ. Тэгэхээр бид нар ийм шаардлага тавигдаж байна гэж мэдэрж байгаа учраас за ерөөсөө болий одоо хангалттай бүтэн 2 жилийн турш бид нар энэ ажлыг хийсэн учраас өнөөдөр хүнтэй хинээр ч хэлүүлгүйгээр босоод 2 хөлөөрөө яваад энэ газар ирчих хэмжээнд бие даасан гэж үзэж байгаа. Тэгээ мэдээж бие даасан хүмүүсийг бид нар харж байна. Тэгэхээр ийм зүйлүүдийг бид нар ярьсан маа. Тэгэхээр бид нар байна штэ. Өнөөдөр бидний яригдах зүйл бол өнгөрсөн бүхий сургалтууданд та яаж хандж байгаа вэ гэдэг хандлагыг бас нэг шалгуур явагдах юм байгаамаа. Би ч өөрийгөө шалгах боломжтой, та ч өөрийгөө шалгах боломжтой. Хин нь бэлэн болсон бэ өнөөдөр? Өнөөдөр байна штэ. Одоо миний мэдхийн бараг л 2 жилийн өмнөөс эхлээл анх л Филипп пастор ирэл номлож байхдаа ярьжсэн. Газар дэлхий бэлэн болохыг л хүлээгээд байна гэж. Цөмөр Үйлс намын 2 дугаар бүлгийг гаргая. Үйлс намын 2. Би маш их найдаж байгаа л да бидний Библийг уншиж байгаа, Библийг харж байгаа нүдний шил маань хараа маань өөрчлөгдсөн байхаа гэж. Үйлс намын 2 дугаар бүлэг бол алдартай бүлэг ээ. Тийм биз дээ. Энд яадаг вэ гэхээр Пентекостийн өдөр болж байгаа тухай гардаг тийм ээ. Пентекостийн өдөр болж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр Пентекостийн өдөр юу болсон бэ гэдгийг дахиад ярина. Газар дэлхий бэлэн болсон. Тэгэхээр штэ Библиэлд нэг юм ишл байдаг. Давидын дуулал дээр байдаг шиг санаж байна. Би яг хаана гэдгийг мэдэхгүй байна. Та нарын зарим ч санаж магадгүй. Мөнхийн тэнгэр газараа үнсэх болно гэж. Та нар санаж байна уу? Тэнгэр газараа үнсэх болно. Тэгэхээр тэнгэр гэхээр бидний дээр байгаа тэнгэрээ биш. Монгол Библиэлд тэнгэр гэж орчуулсан маа. Дандаа мөнхийн улсыг ярьж байгаа. Мөнхийн улс газар дэлхийг үнсэх тухай ярьж байгаа байхгүй юу? Мөнхийн улс газар дэлхий дээр бууж ирэх, мөнхийн улс газар дэлхийд хүрэх тэр хүртэлцлийг яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр мөнхийн ус газар дэлхийд ингээ хүрэх гээд яг бэлэн болчоод одоо ерөөсө бүх юм ингээ бэлэнжин там болчоод байна. Харин газар дэлхий бэлэн байна уу гэдгийг бид нар харах хэрэгтэй. Газар дэлхий гэдэг нь би өөрөө бэлэн байна уу? Бид нар өөрсдөө бэлэн байна уу? Бид нар хэр бэлдэж байна? Бид нар яагаад
2 жилийн өмнө шууд сүм эхэлчих болоогүй. Яагаад болоогүй? Юу нь болохгүй байсан? Юу ч болохгүй биш шүү дээ. Өнөөдөр шүү дээ. За ер нь овоо болчихлоо. Монголчуудын нэг юм зам байдаг байхгүй юу? Юм овоо сурчингууд шууд бие дагаад хийгээ явчихдаг. Бид хоёр Солонгос сүмд 3 жил үйлчилсэн. Дараа нь Монгол сүмд бараг 7 жил үйлчилсэн. Ингээд сүмд бараг 10 жил үйлчилсэн. Ерөнхийдөө сүмийг амар мэдхгүй ч гэсэн бид хоёр ерөнхийдөө яаж ажилдгийг мэднэ. Тэгэхээр яагаад тэгэд эхэлчих болоогүй? Яагаад гэвэл эхэлж болохгүй учраас. Яагаад гэвэл бэлтгэл хэрэгтэй учраас. Яагаад гэвэл монголчууд нэг ярьдэн ш. Үгүй чи нэг архичин хар юмнаас салаад архичинтай суух ямар шаардлага байна гэж. Тэр бид нар зүгээр нэг юм болохгүй байгаад байгаа нэг юмнаас гарчаад дахиад нэг болохгүй юмыг үүсгэн байгуулах нь утгагүй байхгүй юу? Харин бид нар одоо ойлгохыг хүсэж штэ, тийм үү? Мөнхийн ус газрыг үнсгэхэд юу хэрэгтэй байдаг юм бэ? Яг л хүсэж штэ бид нар тэрийг. Тийм биз дээ. Тийм хүмүүс би энэ цугласан байх гэж бодоод байгаа байхгүй юу? Зүгээр л ингээл аваа надад тийм юм хэрэгтэй байна. Тэгээ тэрийг өгчөөч тэхээ. Өгчөөч гингүү тэр нь татгал нэг юм хайчих баярлаа ингээд. Одоо надад тийм юм хэрэгтэй ингээд. Тийм амьдралаар биш. Тэгэж амьдрахыг хүсээгүй хүмүүс нь энд ирсэн байгаа үсттэй. Зүгээр нэг өөрөөр амьдрж үзмээр байж тийм үү? Өөр миний итгэл гэж яг юу байдгийг? Ер нь тэр бурхан чи яг хэн байдгийг? Ер нь одоо юу болоод байгаа юм? Сүм болвол ямар сүм байх ёстой юм? Пастор нь яатсан зогсож явах ёстой юм? Бусд хүмүүс нь юу хийж явах ёстой юм? Энэ дотор байгаа хүн нэг бүр тэрийг мэдмээр байна. Тийм учраас бид нар энэ газар ирдэ штэ. Тийм учраас энэ газар бурхан үгээ ярьдаг гэж би боддог. Тийм учраас тэр биднийг бэлдэж байгаа. Юу мөнхийн ус газар дэлхийгээ үнсэх тэр өдөртөнд биднийг бэлдэж байгаа гэж би ойлгодог. Хүмүүс ярьж болно. Та нар дэндүү өндөр түвшинг юм. Үгүй бид нар тэр түвшинд байх ёстой байхгүй. Угаасаа. Бид нар байх ёстой түвшингөөс унтсан байгаа учраас бид нар дахиад нэг өөр түвшингийн тухай ярих хэрэгтэй болоод байна. Түүнээс бид нар аврагдсан л тэр түвшинд очисон байх ёстой. Зарим хүмүүс ярьдаг дөнгөж Есүсийг хүлээж авсан хүнийг танаа цуглаанд авчирч болох уу? Харин тэр тусмаа болно гэж би боддог. Зүгээр орж ирээд яг холцгүй зэвэр үнэн нь юу байдгийг сонсох ёстой. Тэгээ та нарын зарим бодож олно л энэ одоо яг холцгүй зэвэр үннийг ярьж байгаадаа яаж итгэж яана. Би итгэж байгаа учраас ярьж байгаа байхгүй юу? Итгээгүй бол би энд гарч ирчээ ярих амар ч шаардлага байхгүй. Тийм учраас би өдөр болгон өөрөөсөө асуудаг. Чи итгэж байгаа юм уу гэж хэлж байгаа да. Чи одоо заах гэж байгаа юм да. Чи итгэдэм үү? Түнс хин нэгэн үнээс материалыг аваад заах шиг амарх юм байхгүй. Би 7 настай цэцэрлэгт байхдаа ангийнхаа бүх хүүхдүүдийг урталтаа суулгаад үлгэр яриад тэднээсийг зөв бүлтийлгэж чаддаг байсан байхгүй. Энд чи юу гэлээд байна? Би яриул ярьж чаддаг гэсэн. Тэгээ тэр нь гол нь биш. Тэр үгээ ярих хэвээр. Тэгээ тэрийг нь бид нар сонсохын тулд, тэрийг нь бид нар мэдхийн тулд бид нар энэ газар ирдэг. Яагаад гэвэл нэг өдөр ирнэ. Тэр өдөр бүр ирнэ. Итгэж гэнэ үү, итгэхгүй гэнэ үү, эргэлдэж гэнэ хамаа. Тэр өдөр ирнэ. Тэрийг үнсэх өдөр ирэх байхгүй. Тэнгэр нь газар руугаа хүүч ирэх. Тэр өдөр ирэх учраас бид нар өнөөдөр юу ч болж ийсэн. Ийшгээ ирэх л ёстой, юу ч болж ийсэн. Ярих л ёстой, юу ч болж ийсэн. Тэнгэр газар нүүжсэн чамаагүй, газар хөдөлжсэн чамаагүй, цунами бүр Монгол руу давлгаж ирсэн чамаа байхгүй. Амьд л гэж яддаг юм болвол. Тэгэхээр бурхан биднээс энийг шаарддаг. Та нар бэлэн болооч. Би та нарыг бэлтээ. Яг л хүн хизээч өөрийгөө тэр төвшөнд аваач чадахгүй. Энэ нэгдүгээрт. Хүн хизээч өөрийгөө хэлбэржүүлж чадахгүй. Энэ хоёрдугаарт. Хүн хизээч өөрийгөө бүтээж чадахгүй. Яг л бурхан биднээсийг ихийн хөвлөд бий болгодог. Тэгээ тэр гаргаж ирж байгаад тэр өөрөө биднээсийг янзалдаг. Тэр өөрөө биднээсийг бүтээдэг. Тийм учраас тэр Яаква би чамайг бий болгосон бөгөөд Израиля би чамайг бүтээсэн юм а гэж хэлсэн маа байхгүй. Тийм л учраас биднийг бэлтгэхийг хүсэж байгаа. Тийм учраас бид нар энэ газар цуглардаг. Бид нар ойлгох ёстой. Яах гэж яваад байгаа юм? Тийм биз дээ. Яах гэж хүмүүс битээгээд авах чи бид нар яваад л байгаад байгаа юм. Хинт хэрэгтэй юм чинь. Тэнд түүнд хэрэгтэй учраас. Бид нар эцсийн бүлэгт одоо л нэг юм явах ёстой жим дээрээ гарч ирээд одоо л нэг юм алхаж сурж байна. Тэгээ бидний алхаа хүчтэй байхын тулд бидний дотор хүн маш хүчтэй байх ёстой. Сүүлийн үед надад маш их бодогдож байгаа юм. Миний энэ дотор хүн маань сул байх юм бол үнэхээр явж чадахгүй. Ямар хүчтэй хувь тавилан намайг хүлээгээд, ямар хүчтэй дуудлага намайг хүлээгээд, ямар хүчтэй амьдрал намайг хүлээсэн ч би дотор хүнээ тижээж итгэхгүй юм бол би ерөөсөө урагшаага явж чадахгүй. Хоол идээгөө өлөн байнгын өвчтэй хүн, байнгын өлсгөн дотор байдаг хүн ямар байдаг вүлээ тэр шиг л байх болно гэж. Тэгэхээр Үлс намаа 2 дугаар бүлэг. 1-р ишлэлээс ахуулаад би уншия.
Пентекостийн өдөр болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа. Энэ бас дутуу.